Vic Sage. Dodge this. I'm loud and I'm shining the brightest like I'm a diamond. My drive is the highest, I'm flying like I'm a pilot. Killing these rappers is violent like I am a Mayan. Don't even try, you know I defy it. Never be lying, I do when I try. I do it, I'm obvious and never go practice. I never go back this cause I am the addict. I'm at it, and no you can't have this. I grabbed it and took it, can't take it for granted. You so high but you really just landed. I'm high in my vantage, not sitting, I'm standing. These rappers are hurting, so go grab the bandage. I am that bandit, I'm still in the game. Тэстрийн маань ээж бичдэг болох 4 дугаар юмшдаг маань гараад явж байна. Та бүхний мэддэг өмнөх газар ирсэн байгаа. За манай энэ удаагийн дугаарт маань бол өмнөх ер нь бол 2 дахь дугаарыг үйлчлэлт гэж хийж болно. Өмнөх дугаараар маань орсон машинуудаас үзэгчдийн бас үзэл хүсэлт хандлт мессеж комментоос ирсэн машинуудыг бас төлөвлөлтийг жоохон нэмсэн байгаа. Ерөнхийдөө бол 2 дахь дугаарыг үйлчлэлт гэж хийж болохоор байгаа. Наадын эхнээс таанаас одоо машиныг танилцуулъя. 2005 оны харьяар байгаа. 300 мотоцикл хайбрид. За 2005 оны X4 байна. X-Track байна. Turbo 2.0 2.0 мотоцикл turbo. Чаар. 2005 оны байна. За энэ маань мод тийм машинтай 300 мотоцикл хайбрид харьяар байгаа. За энэ бол бидний сайн мэд хүмүүс их хамт өгсөн юм машин дээ. Grand Star байна. Suzuki. Энд чи хэдэн оны гэдэг вэ? Хэдэн оны гэдэг? 12 оны баггүй юу? Хэдэн оны гэдэг? 13 оны. 2500 мотоцикл. 2400 мотоцикл. Шимэнэ. За энэ бол манай хоёр дахь тав үлдсэн болов. Бич байгаа. Зуны дугуйтай байсан. Тасан дээр явж чадаагүй. 100 биш ээ, 4 үлдсэн. 4 өдрийн дугуйтай байсан. Явж чадаагүй. Энэ удаад маань даагаа нэхгээд ардаас нь сайхан үлдсэн 4 шин дугуй авч тавьчаад ирсэн байна. За кроссоверуудын маань донд одоо яалчгүй Subaru маань оролцож байгаа. Subaru маань бас нэлээд олон төрөл болчлоо. Эхний машин маань болохоор Subaru Forester 2000 хөдөлгөөртэй турбо SH5. Хоёр дахь машин маань болохоор Subaru Impreza 1500 мотортой. Гурав дахь машин маань Subaru Outback байна 2500 мотортой, евро стандартны дугаал рейнжтэй. Хуучуулан мэдих машин Subaru Forester SF5 2000 мотортой турбо хөдөлгөөртэй. За энэ машин маань болохоор хүмүүс мэдхээс нь мэдгүй нэгтэй Subaru Legacy Австрал гаралтай евро стандартын 2000 мотортой твин турбо давхар дугаал рейнжтэй ийм Subaru байгаа. Онцлог машин Mitsubishi Yo Pajero. Энэ улаан машин маань болохоор оффроуд тоноглолтой 1800 мотортой GDI хөдөлгөөртэй, дээрээс нь турбо хөдөлгөөртэй байгаа. Ялгаагүй мосто залгаж давхар хөндрүүлнэ. Тэгээд энэхүү машин маань болохоор одоо яг стокосоо илүү тоноглол бататын тэмцээн уралдаанд зориулагдсан хөөрхөн тоноглолууд хийгдсэн машин байна. За энэ машин маань бол одоо Niva одоо бидний сайн мэдих хэрэг жоохон байхад л байдаг байсан. Бас эмээ өвнөрийн маань үдчихсэн байдаг байсан. Энэ машин маань байна. Энэ машин маань 2019 оны загвар байгаа. Энэхүү машин маань одоо юу шинжлэгдэж орж ирсэн бөлөө? 1.7 мотортой, хорсонктой болсон байгаа. Тэгээд бас мост хөндрүүлэгчтэйгээ. За Suzuki Jimny байна. 2018 оны хүмүүсүүдээс маш их хандлт ирсэн машин 1500 мотортой. Мотор нь арай өмнөх загваруудаас томорсон. За эзлэгүүний өвч гэсэн арай дээр загвар шийдэлтэй болсон байгаа. Ялгаагүй мост хөндрүүлэгчээ залгаж салгадаг байгаа. Бас нэг Yo Pajero байна. Энэ Yo Pajero маань болохоор миний одоо жибнүүд англи дундаа энэ машинууд мөнхийн өрсөлдөгч нар байгаа. Тэгээд энэ Yo Pajero маань бол яг стандартаараа стокоор үйлдвэрийн илүү дутуу янз бүрийн тоноглолгүй 1800 мотортой GDI-тай 4 дугуй майждаг мост хөндрүүлэгчтэй машинууд оролцож байна. За манай энэ удаагийн дугаар маань та бүхнийг өөдөхгүй гэдэг бол маш ихтэй байна. Тийм учраас та бүхэн биднэрт урам хайрлаж лайк болон шеэрийг харамгүй хийгээрэй гэж хүсье. За одоо манай ер нь бол фэйснээр бол бидний голдох хийх юмнууд маань бол ерөөдөө одоо зогсоо байдлаас уудын өксүүдийг хэрхэн яаж гарахгүй гэдэг дээр байгаа.
Хоёр дахь маань бол яг нь хоёр дугуй хөндөрсөн, сөөлж хөндөрсөн байдлаагаас дахин бас цас сунгарын бас ихэн яаж гарахгүй гэдэг талаар энэ маань бас үзүүлэхээр зорж байна. Дараа нь бол цасан дунд хэр зүтгэлтэй байдаг вэ? Цасан ер нь ингээд болооч чадварсан байгаа тохиолдолдоо хөдлөх уушаа хийж зүтгэхгүй. Зүтгэлтийн талаар нь бол бас үзүүлэх болно. Тэгээ та бүхэн маань энэ бичлэгийг цааш нь тасралтгүй үзээрэй. Улам сонирхолтой байх болов уу гэж бодож байна. За залуус лайк. За манайха харж байгаа. Миний ер нь бол хэлбэнээс дэш ер нь энэ хавцаа. Бараг өвдөг шахуу. Бадан өвдөг шахуу. Тэстэй байна. Ер нь зам бол маш чанга байна. За бүгдээрээ юу харцгаая. За машинууд маань гараа нь хатаж ирсэн болсон байна. Короо суур амьдсан. Машинууд маань төсөлтийг X3 боо сайн явж байна. За зүтгээд байгаарай. Араас нь 300 хараад түүний ард Airtrack хөлтөй витара жоохон ухарч бас хүчээ авж ийн манай машинууд. BMW X-Drive өнөхөр төгс ажиллах байна. Энэ цасан тус өнөхөр гоохтой. Араас нь 300 хайбрид хараад Eco 2.5 мотортой X-Drive BMW X3 Ордванда. Манай 2-400-тэй Витара маань бас үдчих байна. Тариастаас үдчих байна. За X-та бол ойлгомжтой байна уу? За манай X-Trail маань булхаа эргэлж X3-ийн араас гаргасан замаар нь явж байгаад хүрээд ирлээ. За 300-тэй хайбрид хараа. Бас үсэж гин. Шаардлага. Үзүүх Витара орж байна. Жохон тоногтой. Гол хайбрид хараа. Витара маань зүтгэж байна. Airtrack маань За бана. Airtrack төрөт маань жоохон харахын дугуйтаа харагдчихсан. Тэр доор үлдчихсэн байсан. Тэгээд нэг ялгааг хэлэхэд жолооч болгоны товчлог өөр, машин болгоны дугуй өөр гэдгийг бас сонирхуулаад хэлчих зүйтэй болов уу гэж бодож байна. За тэр цаана манай хөрөкөн гэж байна. Эдгээр тоо намд чинь те. Нам. За. Дараагийн витар. Гранчтар. Замын цасны байдлын хувьд бол өвдөг ирээдээ татсан. Жохон хатуурсан цастай. Бүгд хаашаа. Нилээ сонирхолтой. X-Trail маань жоохон муу явлаа. Витара бас зүтгэжидэг боо юм. Зүтгэжидэг байна. Дугуй сайтай, жолооч сайтай байна. За Airtrack автомат дугуй бас их боломжтой. За ямарсан хүрэх газар хүрлээ. Subaru Forester SH5 турботой арцгаар дугуйтай. Subaru-гийн Cimratical AVD бүх дугуйн хөтлөгч бас хуваалцдаг. Бас зүтгэж бүр айхтар хүчтэй биш ч доороос тэгдэг. За энд Евро стандартын 2500 мотортой Outback. Dual rangeтэй бас зүтгэж байна. за 2.0 твин турбо дуал рейнжтэй Subaru Legacy 15 см-ийн өндөрлгөө боди хийсэн. Хуухтаа урд байна. Сафари дагуулаа. За сайхан явлаа. Дугуй нь дөрвөн үлрэлийн дугуйтай. Жохон хатуу хэрэгтэй. Гэхдээ бас хуухтаа
байх газар уу гэдэг. За ер нь бол зүтгээд бол гарчиж байна. Ёо байшроо. Жимни. Нива. Тэр маань одоо яг энэ нөө тэр зүтгэлтэй байх юм. Тэр явах нь үү? Одоо бүгд хаасан. Suzuki Jimny. Байшроо. Ёо байшроо. За. Зүтгэлээ. 1800 мотортой турбо GTI ёо бажроо маань мандата За араас нь 2000 мотортой ёо бажроо бас зүтгэж байна. За лада маань Suzuki Jimny гүйцэд ороод ирлээ. Оотон бооны хөнгөрхаа гэж энэ. За араас нь заага мэдэрчгээ хэрэгтэй болоо. Хүчийг нилээн саагаад өчлөө. Ёо бажроо явж идэв байна. За Манай Jimny. За Jimny маань. Гэтэ бол бүр таг бацчихгүй байна тийм ээ. Тэр энэ чинь бол туулах чадвар зүтгэл бүхэн бол мундаг байна гэж үзэж байна энэ машинууд. Jimny гэхдээ ёо бажроонуудын хажууд энэ Nima эднэрийг бодоод зүгээр ингийн өвлийн дугуйтайгаа гэхэд бас давгүй нөхдүүдээс бол холдохгүй. Яваад ороод ий чинь яг ардгар нөө офроудын зориултад дугуйтай хүмүүс бол угаасаа урж байна. Явж байна. За. Хоёр гараг. За өмнөхтэйгээ адилхан. Ёо байшрынууд маань одоо сайхан гарч ирлээ. Араас нь лада маань. Тэрний араас Suzuki Jimny. За ёо байшруудаа бол ярих юм алгаа. За залуучууд та нар манай бичлэгний яг дунд нь ирсэн байна. Тэгээ одоо ерөнхийдөө бол машинуудынхаа бас нэг жоохон ч гэсэн мэдээллийг өгье гэж шийдэж бодож байна. Тэгээ энэ дээр маань бол манай орчоо одоо яг ерөнхийдөө задрага тайлбар мэдээллийг Газ тавчгаад. За энэ дундаас би ерөөсөө нэг машиныг ерөөсөө онцолж ярих гэдэг юм л да. Энэ маань юу гэхээр одоо манай бичлэгэн дээр харагдаж байгаа улаан өнгөтэй турбо дэлгүүртэй ёо бажроо байгаа байхгүй юу? Энэ маань болохоор Бартатын тэмцээнд одоо зориулж одоо нэмж тоногсон. Гэхдээ мотор хороохон нь бол мэдээж өөрөөр 1800 мотортой GTI турбо дэлгүүртэй машин байна. Энэ машин маань яагаад энэ бичлэгнээр бус машинууд одоо энэ англи дундаа энэ машинуудаас арай илүү яваад байна вэ гэхээр нэгдүгürt энэ маань тоноглогдсон машин. Хоёрдугаар жолооч маань өөрөө энэ Бартатын тэмцээнд орж исэн нэлээд туршлагатай хүн байна. Дээрээс нь ялчгүй нөө турбо дэлгүүртэй машин гэдэг утгаараа энгийн дэлгүүртэй машинуудаас арай илүү бияртай хүчтэй явж байна. Яг юу хэлэх гээд байна гэхээр энэ дэр хүмүүсээ харьцуулах гэдэг байгаа байхгүй Jimny болон Ladaтай. Энэ хоёроос бол арай левел арай агцсан төвшөнд байгаа гэдгийгсээ ойлгоорой. Тэгэхээр Lada болон Jimny хоёртой бол бити нэгт гэж аим харьцуулж хүлээж аваарай гэдэг хэлэх гээд. Яг саяны тэр улаан тэр ёо бажроо бол тий. Тэрнээс бусад бол байгаа шүү дээ. Тэр бол ер нь бол стандартаар байгаа машин. Тэр стокер байгаа машин болж байгаа. Окей. Тэгээ дээрэс нь очоогсон мэл яг X3 яагаад бусдаас илүү яваад байна гэдэг. Бас миний хувьд амар сонирхолтой байна л да. BMW X3 бол зүгээр яг миний бодолд үнэлэлтээр бол ийм л байна л да. Нэгдүгürt одоо үйлдвэрлэгч технологи хийцтэй систем Герман машин гэдэг утгаараа бас арай нөө системчлэгдсэн байж магадгүй. Тэнгүүтээ дээр хоёрдугаар бас л нөгөө жолоочийн чадвар тий. Сайн явдаг жолооч үү? Үнэхээр сайн явж ирлээ тий. Машинаа сангалтай хүчилж чаддаг, машинаа мэддэг.
тийм хүн байгаа учраас бусдаас арай илүү явж байна. Гэхдээ бас нэг онцлог машин гараад ирлээ л дээ. Энэ юу гэхээр шар өнгөтэй Grand Tourer. Suzuki Grand Tourer. Энэ маань болохоор 3200 мотортой. 3200 мотортой тэнгүүдээ дээрээс нь бас жоохон бас оффроуд тал руугаа жоохон тоног хийгдсэн тийм машин байгаа. Бас жолооч нь бас мундаг жолоочтой мэлээ. Ийм учраас одоо нэг эсэндээ одоо хүмүүсийн чадвар машины техникийн үзүүлэлт дээр ингээд бас нэг арай жоохон илүү юм гараад байгаа шүү. Тийм. Ерөөдөө цаашдаа одоо ингээд диагонал дээр яг машины хөтлөгчүүд те яг яаж ажиллаж байна. Тэндээ гой задаргаад харагдах баха. За ингээ үргэлжлүүлээд үзээр байгаа хаа. Битээ таслаа. За бичлэгээ дуустал үзээрэй. За боо энгийн өнгөтэй хоёр яв ажиг юм. Тэгэж уудах. Ламбод нэлээд тустай. Борбоо үстэй яв ажиг хүчтэй. Гайхамшигтай төгсөх юм аа. За болжээ. Одноо. За хоёр явна. Ингээм мотор. За болди. За хоёрт гараа гарахад маань хэлэн боллоо. Турбо маань механик гарахтаа. Авто цасан байна. Оохтой юм. За энэ маань энэ гацсан байдаг. За одоо Suzuki Jimny шинэ Lada-ны. Бүх юмд нь хий. бүх юмд нь хийгээд одоо Бүх юмд нь хийгээд байж болох хөндрүүлэх оффроуд тал руугаа явах талаас нь бэлтлээ. Lada Niva маань 1700 босонктай 19 оны. Jimny маань 1500 мотортой 18 оны. Аваас ойртой үздэг хоёр машин байсан. Хоёулаа сайхан зүтгэжээ. За ханжээ. Хоёр машинууд маань бүх юмдаа хийсэн байгаа. Бүх юмдаа хийж хөндрүүлсэн байгаа. Jimny. За тэгээд Niva маань 1700 мотортой ирнэ. Үйлдвэрийнх нь одоо моторынх нь потенциал хүчин чадал нь 83 морины хүчин чадалтай. Jimny маань 1500 мотортой ирнэ. Үйлдвэрийн потенциал хүчин нь болохоор морины хүчээр бол 100 морины хүчин чадалтай байгаа. Ер нь бол одоо жижиг мини ангилалт бол стоп. Ганц нэг хоорондоо өрсөлддөг машинууд энийг байгаа. Ер нь бол мөнхийн өрсөлдөгч. Нэ. Энэ Lada Niva маань 18 9 оных хэрнээ ийм он залуу ирнэ болсон. Энэ платформ буюу энэ гадны их биеийн кузов өөрчлөгдөхгүй байхыг бодоход энэ бас нэг юм байгаад байгаа. Нөлөөлөл байгаа бах тийм. За хэсэ. За Jimny одод илүү явж байна. Энэ удаадаа гэж өмнөхдөр бас илүү явсан шүү дээ. Lada маань бас тиймчээ. За Jimny маань дээш оргил руу гарсан. Ингээд нэмж хэлэхэд жолооч нар маань бас өөр ингэсэн бас чадвар туршлага мэдээж харьцангуй ондоо. Машины үзүүлэлтүүд бас ерөнхийдөө ойролцоо гэсний улмаас ийм юм хийгээд байгаа. За Lada маань хансан байна. Болсон гэж үтсэн. За төрлөө гэж үтж байна. Явчихдаг юм байна. Гэхдээ энэ дээшээ гарахад дефлокт хөндрүүлэгч бүх юмд одоо бүгдэнд нь хийж байна. За ганцаараа нэг явж үзье гэсэн болтой манай Lada маань. Яг энэ хэсэг дээр ирэл нэг яар дутж байна. Яар дутж байна тий. За болсон болтой одоо. Хороо нөө торк буюу нөө мушх моментийн юу арай бага байна л да. Яалч 83 мөрний хүчин чадалтай.
100 морины өвчин чадлаас ялгаа гарч шүү. Тийм ээ. Яа юу байгаа штэ энэ хоёрын маань моторын хувьд бол Jimny маань бол моторын багтаамж бол арай бага байгаа. Тэгсэн мөртлөө нэг морины хүчээрээ бодоод үзэхлээр их болчихж байгаа. Арай илүү тий. Хөгжүүлэлт ерөөс нь машины үйлдвэрлэлээ нөө хөгжүүлэлтээ технологиудын ялгаа гарч байна л та. Бага. Хоёулаа ингээ. За Герман Япон хоёр хоорондоо үзэгчээ. Одоо системүүдийн ялгаа хоёулаа мэдээж моос өндрүүлэгч бүхэнтэй. За гараанаас Суzuki маань зугуухан зүтгүүлээд. За Гранц дараа бол асуудалгүй гараад ирлээ. Энд дэр бас дугууны ялгаа гарч байна. Дугууны ялгаа гарч байна. Витара маань Борцгээтэй нөгөө Бартати урдаг дугуйтай. BMW X3 маань болохоор энгийн өвлийн дугуйтай байгаа. За Subaru Forester маань ууг нь Vitaратай гаргачээ гэж хэлсэн чинь тэгээд Subaru Forester маань гарахгүй гэн турботой уул нь арцаар Бартатын дугуйтай машин. Жолооч нь жоохоо айч үү зөвшөөт юм хөдөлгөөн болсон. За 1.8 турбо яа байж. Хоёулаа ижилхэн дугуйтай моторын ялгаатай. Тэгээ яа бажироо арай илүү явж байна. Өрнөх таан маань үзсэн шүү аа. Чанга. Аа маань үзсэн аа. За болно. За доо. За Витара яа бажироо хоёрын маань хоёр дахь гараа байраа солилцоо. Газраа солилцоо зүтгэсэн. Гараа маань нэлээд шавартай болсон байна. Яа бажироо скүүцж ирж шүү. Яа бажироо түрүү гарч байна. Үдээ зүтгэж. Яа энэ машинууд маань бол энэ зэргийн бартаанд бол хангалттай байна. Амаа зомбсон. Эрдэрэг уустаа гайхуулж юм да. За манай яа бажироо мөр бүр тэр дээр гарцсан явж байна. Ууд өгсөн юм шүү. 2.0 турбо airtrick 4 дугуйтлна. За 2000 мотортой экстрал энгийн дефлоктой. Хоёулаа сайхан бүх дугуй зүтгэн. За гараанаас airtrick төрүүлж өгсөн боловч экстрал хайжмаар зүтгэж магтчих. За хоёулаа явах болж. Дугуйнууд Бартати оффроудын биш. Дугуйнууд учраас Цорыг өвлийн. тий цэвэр өвлийн дугуйнууд. Мэдээж аль нь бүх явах байж болох бүх систем нь бүх юмдаа хийсэн байна. Хажууд тийш уусч газрын онцлогоос болоо. За энэ хоёр маань нэр үнэхээр явахгүй байна. Юуныхаа хувьд хэлэхэд бас замын байдлыг хэлэхэд Яг гарааны хэсэг дээр бол шалбаасан. Шаварлаг хөрстэй болсон. Шаварлаг хөрстэй болсон, цас айлсан, шавартай болсон. Цас маань ойдон цас. Цас маань дагтарсан хатуу цас байсан боловч машины дугуйгаар ер нь их зөөлрлөө. Өнөөдөр бас гадаа их сайхан дулаахан байгаа учраас цас маань хайлаад байна. Замын маань улам сайхан сонирхолтой хэцүү болгож байна. Niva Subaru Forester 2 үзэж байна. Моторын хувьд бол маш их ялгаатай. 1700 2.0 турбо 2 үзэж байгаа. Дугуйны хоёроо илүү дугуй илүү аргаар Бартатын дугуйтай. Энд дээр Subaru Forester маань бол Subaru-гийн Simratical AVD буюу 4 дугуйн хөтлөгчтэй боловч энэ дээр нөгөө crossover гэдгийг ерөөсөө мартаж болохгүй. Лаадаа бол өндрүүлэгчтэй дифференциал хөтлөгчтэй болсон.
За та бүхэд өксүүрэн байдал бол ерөнхийдөө яг ингэж харагдаж байгаа да. За. За энэ дээр бол мотор 1000 хүчтэй байгаа. Тэгээд торк байхгүй бол ерөөсөө маш их момент байхгүй бол ерөөсөө ямар ч хэрэггүй гэдэг маань энэ Forester Niva 2 дээр маш их ялгаа гарлаа. Niva Forester 2 маань 2 дахь гараа байраа солилцсон байгаа. Төрөнийх дээр бол Niva төрүүлж хөдлөд гарсан. За энэ удаа Niva маань шавран дээр үлдчихлээ. Хий эргээд. Энэ бас газрын байршил бас болоод байна. За Forester маань сайхан бас явж байна. Доороос Niva өгсөж явж. За. Niva маань өгсөд орилоод гараад ирлээ. Бензол дүгжигчтэй машин шал ондоо гэдэг нь ерөнхийдөө харагдаж шүү. Дугууны хувьд бол адилхан байгаа шүү. Тийм, дугуй болоод адилхан. Адилхан хэвчээ дугуй. Машины потенциалын чадвар гарч ийн л та. Нева хуучны технологи авч ирсэн бас гайхамшигтай явж байна да. За, Grandster 2400 мотортой. Мослоо дүгжигчтэй. Нөгөө талд нь 300 hybrid. Хараар E4 цэглэн хоод моосны цэглэн хөтлөгчтэй. За, Grandster маань ерөнхийдөө нэлээд дэшээ явлаа. Ер нь хангалттай гэж үзэж байна. 3300-тай hybrid хараар E4 буюу хоод хөтлөгчийн цэглэн хөтлөгчтэй байгаа. Кардон гол байхгүй гэсэн. Тэгээ 3300 мотортой. Том мотортой. Ерөнхийдөө бол 4 дугуй майжхгүй юу? Тийм ээ. Голтол урд 2 дугуй майжаад байна да. Тий. За BMW X3 маань Suzuki Vitara-тай тийшээ өрсөлдөгөр боллоо. За Vitara хойшлол яг шаврын дээр. Тэгшин талбайгаас үтсэн маш арай илүү хөдөлсөн боловч Vitara нь илүү зүтгэж. Арай илүү зүтгэж ирсэн. Гэхдээ бол энэ дээрээс бол зөвхөн хойд хоёр бол юу яаж гин? Дэмжиж гин гэхүү одоо. Хойдлагч газрын байрлалаас олж одоо нөө сөөлжиж майждаг яг хийж найдаж байна. За X3 маань тийш. Нэлээ хойноос хүч авч иж наашаа зүтгэсэн. Хойноос хүч авч зүтгэсэн. Мөр гараагүй. Өөрсдийн хүсэлтээр газрын шинжилсэн байгаа шүү. За сайхан гараа явчлаа. Тут дэшээ гараа явуулчих юм байна уу? За X3 маань X3 дахин хүчээ аваад цэн боловч. За энэ хүү дугаар маань та бүхэн таалагдж байгаа бол харамсалгүй лайк, шеэр хийгээрэй гэж хүсье. Энэ бол биднэрт маш том урам өгөх зүйл байгаа. Тиймээс цааш дэмжлэг маань бол чанаржаа явнаа гэсэн үг ээ. За 3 Jimny гэж солиорч байна. 3 Suzuki ах дүүс нар бүгд мост өндрүүлэгчтэй. Энэ дээр бол өөрөөсөө моторын ялгаанаар 3 Suzuki-гийн эсрэг яа байж байгаа. Ахан дүүгээ жоохон батирж гин моторын дээр ард. За доороос яа байж байгаа. Төгөж ивчин Jimny. Яа
Бажирогийнхан маань шартай байна. Ямарсан тусээр хагаад Бодохгүй шүү гэдгээ бас үзүүлж байна. Always on the move, never settle in, never settle down. I don't need no sedative. Lord knows, and I can't let the devil win. I don't need him. Хоёр Suzuki хоёулаа цогцонд орсон. Тэгээд хамгийн он зодоо Jimmy нөгөө хоёроо татаж үзүүлж байна. За ихээр хайгран маань юу байна? Хадтаа гаргацсан уу? За. За диагнол тест маань одоо эхэлж байна. Эхний машин маань бол Nissan X-Trail. X-Trail маань логтой хийгээд TRC-тагаа. Хоёр дугуй хөндлөсөн байна. Замын нөхцөл маань мэдээ хоёр дугуй хөндлөсөндөө хастай байгаа. Одоо жоохон нот хийсэн шалбаг юм байна. Хүс төлөвлөсөн. За одоо доктор TRC-га унтраач. За доктор TRC-га унтраасан. За traction control унтраасан. Доктораатай байгаа. За X-Trail бол асуудалгүй зүйлээ гарчлаа. Энэ янзын байгаа. X-Trail-аар янзын. За одоо BMW маань X-Drive-тай зүгээр энгийн шууд 4. Илүү дутуу янз бүрийн контрол систем байхгүй. Ирүүн дугуун дээр ерөөсөө хуваарлах тийм илүү дутуу системгүй болохоор сүнгээр одоо хүчэндээ гараа яваа. За хүчээр гараа явах хүчээр. Гараа яваад ямар ч машин гараа яваа. За. За, таваа нэ. 2300 та хайбрид. За, хайбрид. За, янз бүрийн систем Глүүгээр. Юу ч байхгүй. Тракшн ч байхгүй. За. За. За, тракшнтайгаа. За, болсоо. За, хоёр дугуй өндөрсөн. Хойд мост нь цахилгаан. За, тракшн салгалаа. Нөө хайбрид машины нөө юмнуудаа унтраадаг юмнуудыг хийж байна. За, урд дуу хийрэж байгаа. За, зүгээр гарсан. За, дайраад. Өргөдөө үчтэй гарлаа. За. Уустаа гарлаа та. Зөвхөн урдуураа мэдээж байна. За, дараагийн машин маань 2005 оны муу адил хайбрид 3300 мотортой харьяар байгаа. E4. За, тракшн боллоо. Бид нэр яагаад ийм зам дээр аавал ингэж итгүүлж байгаагийн гол учир нь ерөөсөө амьдрал ерөөсөө ийм хүү замд маш их тулгардаг учраас арай илүү амьдрал доошноор хийх гэж үздэг.
За одоо ерөнхийдөө хүчээр хүчиндэж гарлаа. хүчлээд гарлаа. 2005 оны турбо 2.0 2-0 турбо. 2.0 турбо 4 дугуй 4 дугуй хөтлөгчтэй. Airtrack гэж машин байна да. Mitsubishi Airtrack. Subaru-гийн мөнхийн хөсөлгөгч. Илүү дутуу traction control янз бүрийн систем байхгүй. Ерөөсө бүх юм инженеэр гэсэн үг. За. Ер нь он хөгшин машинууд одоо 2000-аад оны машин учраас илүү тийм ухаалаг тийм Систем байхгүй. Гупер хормоо ерөнхийдөө тулж байгаа учраас хормоо явсаад болж байна. Тийм учраас хүчлэх бол ямар ч шаардлагагүй, боломжгүй машина идэх учраас. За түрүүний харьяартай мөн адил 2005 оны 3300 hybrid E4 цахилгаан хөдөлгөөртэй. За одоо хүчээр гарахаар боллоо. За Турбо 1800 мотортой. Мост салгаатай хойд 2 дугуйгаар. Механик хорогтой байгаа. Янз бүрийн LSD бокс байхгүй. Хөнгөн дөрөв. Одоо 4 дугуй. Хөнгөн дөрөв. Mitsubishi-гийн супер селекттэй байгаа. За, бокс дээр хийсэн. Энэ гэхдээ бас кузовны хэмжээ бас гараад байна. Тэглэг орондын зай арай илүү. За, юутай орж ирж байна? Одоо садагцаа. Одоо хойд 2-оор юу? За. Энэ турбогүй ингийн хойд 2-оор хөтлөж орж ирж байна. Эхнийх нь яв байж ирвэл турботой механик хорогтой байсан. Энэ нь болохоор энгийн ирнэ автомат хорогтой байгаа. Ууны хувьд бол яг адилхан. Одоо хөнгөн дүүртэй хийж байна. Хөндрүүлээд лог дээр. За одоо ерөнхийдөө хүчээ авч байгаа тийм. Хүчээр дариулаа. Амтсан гарч байна. Тэ. Ерөөсөө бодит амьдрал дээр хүмүүс өдөө замт те ийм хүү замуудад байнгын явдаг учраас тохиолдог учраас нийтлэг чанар бас хүмүүс мэдлэг үүднээс юм хийж байгаа маа. Моостон байсан. Моостон. За асуудгүй сайхан гараа авчихна. Хөндрүүлэгч хийсэн үү? Өөр локд нөө хийхгүй бүр хөндрүүлэхгүйгээр зөв хөнгөн дөрөөрөө мааж байгаа. Он залуу машины нөө traction control-ын систем илүү гэдэг нь харагдчихэ. За, Neo маань байнгын 4 дугуй мааж байна. Одоо бол яг тэрнгүүрээ орж ирж байна. Нэгсэндээ одоо манайхны илх заншна хөнгөн дөрөв. Тэгээд дараа нь центр лок хийгээд бүр баггүй За центр локтой хийсэн.
сонирхолтой авах болоо гэдэг үүднээс энэ мэржлийг бас ингээд Дахиад 100 хайжээд бүх юмаа салгасан бас амжиргаа цагаан шиг юм. манайхны ярьдгаар амжиргаа цагаан шүү дээ. Тэгээ 660 мотортой нэлээд тоногсон машин байна. За хаяора Яг сонирхолтой авах болоо гэж. бүх юмаа салгасан. Дан хөдөлгчөөрөө. Дан гэхлээр энэ дан хойд үт юм уу, дан урд үт юм уу? Энэ маань дан хөдөлгчөөр гэхлээр Хоогоор. хойгоор аюу те. За мостон доо. Тэгээ дараа нь төгжиж шүү хаа. Одоо мост. За мостондоо игээд гарсангүй одоо бүх юмаа төгжээд өндрүүлээд моктой игээд явж байна. За бас гарч чадсангүй. За дахиад нэг өндрүүлж байгаа гэж шүү. Өөчнөө өдөрт нөөц. Ой. За сайхан гарлаа. Бүх юмдаа игээд уураа гал. Нэг амжиргаа авъя. За байнгын 4 дугуй майждаг байгаа. За яв. 4 дугуй. Байнгын 4 дугуй дээр илүү дутуу янз бүрийн систем багхгүй. Нэмэт залгах юм дуал рейнж буюу нэгэсэндээ хөгжигч өндрүүлэгч маягийн. За дуал татаад. Нөгөө жоохон өөрчлөж байгаа дахиад үлдэх шүү. За одоо. За дуал татсан байна. Жоохон өндөр хазалтаа. Энжид татаад бас гарсан байна. За. За залуусаа ингээ манай бичлэг одоо ингээ баг дуусчихээн. Энэ дээр ах манай очиж жоохон тарих ирээ гэж бодлоо те тэгэж тайлбарчихдээ. Би diagonal тестэн дээр юм ярмаар байна л да. Ерөөсө diagonal тестэн дээр 2 машин онцлмоор байна. Нэг эхний машин маань болохоор Suzuki Jimny. Suzuki Jimny болохоор те он залуу машин. Нэгдүгээр, хоёрдугаар яаж одоо 4 дугуйрны хөтлөгч нь яаж хуваарлж байна те. Тэр нь одоо сая бичлэгэн дээрс бол илүү тодорхой харагдсан баг. Бусдаасаа илүү хамаагүй илүү амжилтаа. Тэнгүүтээ хоёр том машин маань болохоор юу байгаа Nissan X-Trail байгаа. X-Trail маань бас одоо нэг traction control нэг lock гэсэн товчлуулалттай байгаа шүү дээ. Тэр систем маань яаж ажиллаж байгаа нь бас бус машинуудаас бас арай өөр. Одоо diagonal дээр бол ерөөсөө хоёр машин хангалттай үзүүлсэн. Энэ хоёр машин маань. Тэгээ бус нь муу биш шүү. Муу биш. Яг нэг хүч хуваарлах системийн тал дээр бол энэ машинууд маань арай илүү байцагдсан тийм илүү байлаа. Тэгэд яг энэ өнөөдөр манай хийсэн ингээ бичлэгэн дээр бол яг жолооч болон машины дугуй энэ дугуйнаас олж зарим машинд илүү үзэлт үзүүлсэн тийм эмт дугуйтай нэрвэлээ болсон. Мэдээж энгийн балруулын хэлтүүд нэрээ шавар болон жоохон муу явж илээ угаасаа дугуйнаас олж харцсангүй адил байсан шүү гэдгээс ойлгоорой гэж хүсэж байна. Тэгэхээр За би нэг юм юу вэ? Санал байна. санал тийм. За одоо та бүхэн маань манайхаа одоо сая орсон машинууд дундаас ерөөдөө өөрт яг ямар машин таалагдж байна те. Тэгээд аль машиныхыг ерөнхийдөө үзмээр нь гэснүүдээ бол доор комент хэсэг дээр бол үлдээчихээрэй. Тэр дундаас бид нэр ямар машиныг залуучууд маань илүү их сонирхож мэдээлэл авах хүсэж байна вэ гэдгийг нь хандлтаас нь шалтгаалаад тэр машиныг 100% гой тийм нэг задрага гаргасан нэг гой дугаар хий гэж бид нар сайн шийдлээ. Бүтэн танилцуул. Тийм бүтэн танилцуулаад. Тэрэнд маань бол бүх юм орно. Тийм учраас та бүхэн доор комментс ямар машиныг үлдээлээрээ. Тийм. Тэгэхдээ ерөнхийдөө сая орсон машинууд дундаас гэсэн үг шүү.
За баярлалаа залуусаа. Тэгээ та бүхэн цаашаа бидийг дэмжиж заахан үзээрэй. Лайк, шеэр бүгдээрээ залуусаа. Бичлэгээ дуустал нь үзэж байгаарэ гэж хэлмээр. Тэ нэрээ бүгдийн сайхан дуустал үзэж байгаарай. За. But I'm some mind with some ignorance.